Өмнөх дугааруудаараа бид намрын буряд орноор аялсан билээ. Харин энэ удаа өвлийн аялалд гарч байгаль цагаан дээлээ өмссөн цагаар мянган жуулчдыг сорон цэмэд татдаг тэрхүү газруудаар зочлохоор шийдлээ. Өвлийн улиралдч бурядад аялал жуулчлалын амьдрал зогсолтгүй өрнөсөөр байдаг юм. Өвлийн аялал жуулчлалын хамгийн их сонирхол татам зүйл юу вэ? Өмнө бидний хараахан үзэж амжаагүй газар хаана байна вэ? Хамтдаа танилцъя. Өвөл бол аялахад хамгийн тохиромжтой цаг. Эрт дээр үеэс нутгийн иргэд өвөл болохыг тэсэн ядан хүлээдэг. Учир нь 100 байгаль далай эсвэл уулын ширүүн голууд замыг тань хаадаг байсан бол өвөл мөсгөлтгөр шилэн замаар зорьсон газартаа хүрэх боломж бүрддэг байжээ. Бид Орос орны өнцөг булан бүрээс ирсэн жуулчдын очих дуртай газруудад очиж өвлийн аялал жуулчлалын түүчээ болсон хөтөч нартай танилцаж та бүхний хараахан дуулж амжаагүй тэрл сонин содон газруудыг үзүүлэхийг зорилоо. Бид аяллаа олонний танил газраас эхлэх болно. Тэгэхдээ уг газрыг өмнө огт харж байгаагүй өөр өнцгөөс харуулах юм. Түнхэн аймгийн Аршаан тосгон өдгөө агаарын бөмбөлөг сонирхогчдын цуглах цэгнэд болжээ. Яг одоо миний ард Аршааны тэнгэрт аврах том агаарын бөмбөлгүүд агаарын захилгаан шат шиг л ар араасаа хөөрч байна. Сүүлийн үед энд агаарын хөлөг сонирхогчд олноороо ирж ур чадвараа соргилсон. Шуудын хөрөх өндөрт гарна гэдэг нь өөрөө үнэхээр сэтгэл хөдлөм сайхан шүү дээ. Аршаан тосгонд өдгөө агаарын бөмбөлөг сонирхогчдын түнхний өргөө томоохон наадам болж байна. Хараач ямар гайхалтай том агаарын бөмбөлөг вэ? Одоо бүгдээрээ хамтдаа уг бөмбөлгөөр хөөрөх болно. Та бүхэн хөдөлгүүр нь хэрхэн нүргэлж байгааг сонсож байна уу? Манай нисгэгч Симба гэдэг ингээд нисцгээе. Их дэлхий минь баяртай. Энд нэгэн залуу хайртай өсгөдөг гэрлэх санал тавьтал бүсгүй. Үгүй ээ гэсэн. Тэгээд тэр хоёр тийш хараа суучихсан л да. Би чимээгүй зогсоод галаасаа ураа нэмээд. Нисгэгч маань агаарын бөмбөлгийн нислэгийн үед тохиолдсон сонин хачин түүхээ хуучлах зур бид байгалийн сайхныг биширч явна. Үнэхээр гайхалтай юм аа. Нарны туяанд алтран харагдах түүхний сүрлэг уулсыг хараач хүн бүр өөрийн ирэхгүй уул галдмаар юм. Бид агаарын бөмбөлгөөр тимч өндөрт биш ердөө 12 давхар байшингийн дайтай хөөрсөн. Тэгэхдээ төрсөн мэдрэмж нь үнэхээр гайхалтай. Байгаль их ямар үзэсгэлэнтэй гэж энэ сүрлэг уулсыг харахад сэтгэл багтаж омогшил өөрийн ирэхгүй төрлөө. Энэхүү агаарын бөмбөлгүүдийг тэнгэрт хөөргсөн хүн бол Алексей Русаков юм. Тэрээр өөрийн багийн хамт түүхэнд үлдэх томоохон үйл ажиллагааг зохион байгуулжээ. Соёоны нурууны бил тус наадмыг зохион байгуулахад хамгийн тохиромжтой газар юм байна. Энд солих багтай тогтун байдаг агаарын бөмбөлөг хөөрөх тохиромжтой нөхцөлийг бүрдүүлсэн. Соёны улсын гоо үзэсгэлэн дээр нь цагаарын тогтун байдал зэрэг хоёр хүчин зүйл биднийг энд наадмаа зохион байгуулах шийдвэр гаргахад нөлөөлсөн. Цаашдын төлөвлөгөө гэвэл яг үндэ бурхан мэдэх байх та. Анхны наадмын бэлтгэлийг ханхаараа ажиллаж байхдаа Олимпийн наадам зохион байгуулагч юм сэтгэл төрж байсан манай багийнхан төдийгүй манай улсын иргэд цаашлаад дэлхийн нийтрээ ярих том наадмын нийттэй итгэлтэй байсан юм аа. Та бүхэнд амжилт хүсье. Гайхалтай амжилт хүсье. Наадмын зочдыг өдөр агаарын бөмбөлгөөр хөөрөх аялал, алдартай уран бүтээлчдийн тоглолт, үзэсгэлэн худалдаа, мөн цагаан сар, сагаалган болон масленицад зориулсан баярын үйл ажиллагаанууд хүлээж байлаа. Үзэгчдээ түнхний уулсын өвөрт ямар олон ёохор бүжиглэж байгааг хараач бид ч бас бүжиглээд амжилсан. Жаахан ядарсан ч гэсэн сэтгэл өндөр байна. Наадам бол зөвхөн эхлэл юм. Аршаан болон түүний эргэн тойронд заавал очиж үзэх хэдэн 10 гайхамшиг таныг хүлээж байгаа. Тиймээс болж өгвөл олон хоног саатан морилоорой. Түнхэн аймагт түнхний байгалийн цогцлборт газар оршдог. Баруун болон өмнөд хэсэгт нь мөнх сардаг хайрхан зүүн соёоны нурууг дамнан Орос Монголын хөлийн зурус үргэлжилдэг юм. Уг цогцлбор газрын хагас нь ЮНЕСКОгийн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн байгаль нуурын дархан цаадад газарт хамаардаг. Мөн энд алдарт Аршаан сувилийн газрууд байгаа шүү. Өвлийн цагт ч хөлдөдгүй сүрлэг хүрхрээн өдрөө хэд хэдэн аяллаа замаар хурж очиж олно. Та энд Аршаан ундаалж, сувилийн цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалаарай. Мөн түүхэнд Бадар химэх радио астрофизикийн ажиглалтын төв байрладаг. Энэ төв нь 32 м хэмжээтэй радио дуран авиагаар тоноглогдсон. Тус төвийнхэн одон орны суур судалгааг хийх болон навигацийн үйлчилгээг хариуцаж ажилладаг юм.
Мөн энэ бүс нутагт та унтарсан галт уулсын тогоотойч таарна. Одоогоос 15,000 жилийн өмнө оргилж байсан 100-аас 120 метрийн өндөртэй эртний галт уулын тогоонууд энд бий. Эдгээр нь кратер буюу тогоогоо хадгалж үлдсэн базальт чулуун толгодууд бөгөөд тэдний хамгийн алдартай нь Чорскин болон Уляборын галт уул юм. Та аяллаа мартагдашгүй болгохын тулд бидний зөвлөгөөг ашиглан өөрийн аягийн төлөвлөгөөгөө зохионо гэдэгт итгэлтэй байна. Түүхний хүндий бол хүн бүр өөрийн сонирхсан зүйлээ олох байгалийн үзэсгэлэнт зохицол бүр сувлал билээ.